За 4-р бодлого нь координат ихтэй төвтэй цагийн зүүнний эсрэг 45 градус эргүүлэлтийн матрицны энэ бол уруу матрицыг олгож байна. Тэр би R матрицын уруу матрицыг олохдоо нэгийг бах нь R матрицын тодорхойлогч. За тэгээ бүгд яадаг лээ гэсэн чинь энэ диагонал төр элементүүдийн хэвээр нь бичээд 1/2, 1/2. Нөгөө диагонал дэх матрицуудын өмнө хасах тэмдэг тавьчихна. За тэр дээдлийн хасах юм шиг нэмэх болчихно гэсэн үг. За ингээд хургалтын матриц C3 гарч байна. За матрицын тодорхойлогчийг олно гэхээр бүгдээрээ 1/2 хасах 1/2 энэ матрицын тодорхойлогчийг олоход ингэж диагоналж өрчүүлээд тэгэхээр 1/2-ыг 1/2 өрчүүлж хасах нь ингээд диагоналаад өрчүүлэхээр хасах 1/2-ыг өрчгөн 1/2. За эндээс энэ маань 2-1 хасахын нэмэх гээд 2-1 гээд тодорхойлогч нь ихтэй тэнцэн байна. Тэгэхээр 1/1 гэдэг нь хэвээр юм чинь манайх уруу матриц нь ийм болж таарах нэ. За ангоор матриц болчлоо. За дараагийн бодлого нь болохоор координат ихтэй төвтэй цагийн зүүнний эсрэг эргүүлэлтээр 45 градус эргүүлэлтээр энэ цагийн дүрийн координатыг олгож байна. За энэний өмнө би нэг юм хэлэх хэрэгтэй юм шиг байна. Хургалтын эргүүлэлтийн матриц тодорхой бид нар ихэнхдээ 90 градусын зэрэг эргүүлдэг бол энэ удаад 45 градусаар төгссөн байна. За тэгэхээр би энд нэг координат цэг авчи. За энэ цэгийг би 45 градусын өнцгөр эргүүлээд за энд цэцэн готчих. 45 биш нэг альба өнцгөр ирэхэд ерөнхий тохиолдолд батлаа бүгд. Альба өнцгөр эргүүлээд өндчихжээ. Гэтэ урт нь л нэг урттай байгаа. За би тэгээ ишийг өндөр буулгаад за тэгэхээр А' ихний координат X, хоёр дахь координат нь Y гэдээ авчих. За эндээс бүгдээр яах юм гэсэн чинь хургалтын матрицаа олохын тулд энэ тэгшинцтэй гурвалжин дээр энэ гурвалжин дээр шүү дээ. За би эндээс эргүүлэлт хургалтын матриц олох гэж байгаа. Тэгэхээр энэ би нэг альба өнцгөр авсан учраас энэ зайн Y энийг хургацсан чи X штрих энэ X штрих Y штрих энэ X штрих. За шар өнгөтэй гурвалжин дээр альба өнцгийн косинус гэдэг бол налж байгаа катыг гипноз тоо. Тэгэхээр X штрихийг бахна. За альба өнцгийн синус гэдэг бол эсрэг катыг гипноз тоо. Тэгэхээр Y штрихийг бахна. За тэгэхээр ингээд эндээс манай X штрих Y штрих цэгийн дүр маань синус альба косинус альба. Ямар цэгийн дүрлээ гэсэн чинь А цэгийн координат 1 0 байгаа шүү дээ. Энэ цэгийн дүр нь ийм гарч байгаа. Тэгэхээр одоо би чи яах гэж байна чинь хургалтын матриц олгож байгаа. А, Б, С дэх хургалтын матриц олгож байгаа. За энийг ямар цэгийг хургасч 1 гэсэн цэгийг хургаад дүр нь юу болсон бэ гэсэн чинь косинус альба синус альба болсон. За би эндээс энэ хургалтын матрицыг олгож байгаа тийм. Эхний мөрийг эхний багны элементээр үржүүлээд нэмэн хоёр матрицыг үржүүлэхэд за тэгэхээр А үрчгний 1 Б үрчгэн тэг. За дараа нь ингэж үржүүлэхээр С үрчгний нэмэх нь Д үрчгэн тэг. За ингэсэн чинь манай цэг маань нөгөө матриц маань энтэй тэнцв. Тэгэхээр энэ хоёр 0 юм чинь энэ хоёр 0 гарч ш. Тэгэхээр манай А маань косинус альба юм байна. А С маань болохоор синус альба. За би бас Б-ийг олох хэрэгтэй байгаа тийм. Б-ийг олохын тулд бүгд дахиад нэг өөрцөг авчих. За тэгэхээр эндээс би сая нэг л цэг хургац учраас энийг олжтлаа шүү дээ тийм. Яг энэ шиг би С-ийг олох хэрэгтэй. За С-ийг олохын тулд манайх энд дахиад нэг цэг авъя тийм. За тэгэхээр энд А цэг олцсон. Одоо Б дээр олох хэрэгтэй. За дахиад бид нарт эвтэйхэн хувиргах хамгийн тохиромжтой цэг нь юу вэ гэсэн чинь дараах 1 0 л та тий. За энийг альба өнцгөр эргүүлээд гэд. За одоо би Б цэг авчи. Манай Б цэгийн координат чинь 1 0. За энийг бүгдээр нэг альба өнцгөр эргүүлээд Б штрихын дэрцэг авчих. За тэгэхээр одоо Б штрих цэгийн координат
тогтдог болно. Тэгэхээр бүгдээрээ энийг ийшээгээ альба онцгор эргүүлсэнтэй. Тэгэхээр энэ өнцөг маань 99 альба, энэ өнцөг маань альба гэсэн. Тэгэхээр эндээс энэ урт нэг урттай. За энэ тэгэхээр манайхан олж болно. Тэгсэн чинь шар өнгөтэй гурвалжин, энд нь би цэнхэр өнгөтэй гурвалж авч. Энэ хоёр гурвалжин маань хоёулаа тэнцүү гурвалж. Яагтвэл энэ өнцөг нь альба, энэ өнцөг нь альба. 99 нь альба, 99 нь альба. Гэвт нууц нь хоёулаа нэг. Тэгэхээр энэ хоёр тэнцүү гурвалжаа. Энэ хоёр яг тэнцүү гурвалж юм бол альбагийн эсрэг энэ y штрих байгааз. За тэр маань манай нөгөө энэ альбагийн эсрэг энэ зайн y штрих. Энэ нь y штрих манайх тэр нэмэх юм чинь манайх энэ хасах y штрих болчихно. Энэ зайн болохоор 99 нь альбагийн эсрэг нь болохоор энэ 99 нь альбагийн эсрэг нь x штрих. За тэгэхээр энэ зайн маань x штрих буюу манай b штрихийн координат маань хасах y штрих болон x штрих болчих юм шүү дээ. Дөрөв. За тэгэхээр одоо юу гэсэн үг вэ гэхээр сайн хүмүүс өржүүлждэг гэж тий. За яг одоо би дахиад А, Б, С, Д хургалтын матрицаар ямар цэг хургаж байгаа чинь 0 байхад 1 гэсэн цэг хургаж. Хургасан чинь манай 4 нь хасах y штрих буюу манайхаар энэ хасах синус альфа нөгөө координат нь x штрих буюу косинус альфа. Тэрийг адилхан санийх шиг ингээд үржүүлэхээр А гараад за дараа нь энийг ингээд үржүүлэхээр D гараад энэ маань энэ матрит маань энтэй тэнцүү. Тэгэхээр манай эндээс манай цэгийн координат маань за бисээ энийг ингэж үржүүлэхээр чинь 0-ийг үржих нь А чинь тэг болоод Б-г үржих гэхээр манай энэ B шүү. За тэгэхээр эндээс бүгдээрээ B нь бол хасах синус альфа, D нь бол косинус альфа. Эндээс бүгд юу болж байгаа хэрэг ерөөсөө манайх координат ихэд төвтэй цагийн зүүнний эсрэг альфа өнцөг эргүүлэх хургалтын матриц маань косинус альфа, хасах синус альфа, С нь болохоор синус альфа, нөгөөх маань косинус альфа ийм байна гэдгийг гаргаад авчих. Тэгэхээр одоо бүгдээрээ 45 градусын өнцгөр эргүүлэлтээр энийг хургацсан байсан тийм. Тэгэхээр цагийн зүүнний эсрэг 45 градусын өнцгөр эргүүлнэ гэхээр манай хургалтын матриц маань альфа өнцгөө би 45 градусаас сонгож байгаа. 45 градусаар эргүүлсэн гэсэн синус 45 тэгээд косинус 45. Цагийн зүүнний дагууг бол би 45 градусаа хасах 45-аас олчиход боллоо. За энэ эргүүлэлтээр 13-1 гэсэн цэг ямар дүр тувирах вэ гэсэн өргөжүүлнэ. За тэгэхээр нэг бүгдээрээ санийхаагаа харахаар 45-д бол 2-ны язуудар 2, синус 45-д хас 2-ны язуудар 2, энд маань язуудар 2-ыг байх нь 2, косинус маань язуудар 2-ыг байх нь 2 гээд манай хургалтын матриц нь түрүүний ингээд өгсөн байна шүү дээ. За энийг хургаад цэгийн дүрийг нь бол гэсэн. Тэгэхээр энэ матрицаар хургана гэхээр эхний мөрийг эхний багны элементээр харгалзан үржүүлээд нэмнэ. Тэгэхээр 2-ны язуудар 2-ыг 13-аар үржүүлээд хасах нь 2-ны язуудар 2-ыг 1-ээр үржүүлнэ. За дараа нь энэ мөрөө энэ багнаар үржүүлэхээр 2-ны язуудар 2-ыг үржих нь 13, нөгөөх маань 2-ны язуудар 2-ыг үржих нь 1. Тэгэхээр ямар цэг үүсч вэ гэхээр 2-ны 12 язуудар 2 энд нэмэхээр 2-ны 14 язуудар 2. Тэгэхээр манай үүсэж байгаа цэг нь 6 язуудар 2. Тэгээд 2 дугаар координат нь 7 язуудар 2 гэсэн ийм цэг үүсэж байгаа юм байна шүү. Урахад за дараа координат ихтер төвтэй цагийн зүүнний эсрэг гэхээр дахиад нүүд хэлж байгаа тийм. Эрүүлдээ дүр нь юм байдаг. Одоо болохоор дүр. Тэгвэл энийг ашиглаад x y-ийг бол буюу энэ матрицын төсөлийг болгоно. За одоо манайх энэ тохиолдолд яг төрний эсрэг. За манайх нөгөө цагийн зүүнний эсрэг хургалтын матриц маань энд байж байгаа 45 градусаар энийг x y-ийг хуургасан чинь дүр нь одоо 13-ыг гарсан юм шиг дүр нь. Тэгвэл анх байгаа байсан цэг нь болно. Тэгэхээр мөн адилхан бүгд матрицын төсөлийг ингэ үржүүлэхээр эхний x 2 дахын y үржүүл нэмлээ. За ард нь мөр байхгүй, баг нь байхгүй ч дараагийн мөрөө дараагийн багны элементээр үржүүлэхээр нэгийг хуваах нь язуудар 2-ыг үржих x,
нэмэх нь нэгийг хуваах нь янз бүр 2 хэрэг. Энэ маань 13 ба 1 юм биш. Тэгэхээр эндээс нэгийг хуваах нь янз бүр 2-аас хасах нь x-с хасах нь нэгийг хуваах нь янз бүр 2 хэрэг маань 13 юм байна. Харин нэгийг хуваах нь янз бүр 2 x дээр нэгийг хуваах нь янз бүр 2 y-ийг нэмсэн нь 1 юм байна. Эндээс x хэрэг болно гэсэн үг. За хооронд нь нэмчихээр энэ хоёр хураагдаад 2 ширхэг юм байна. 13-д нэмэхээр 14 юм байна. Энэ хоёр 2 гээд 14 2 дахиад 7 янз бүр 2. За дараа нь сая би нэг хооронд нь нэмсэн. Одоо хасчих. Хасгаар энэс нэг сар хураагдаад харин эндээс энийг хасч байгаа юм чинь хоёлаа хасуулсан ба штэ. Хасах 2 ширхэг хуваах нь янз бүр 2 хэрэг 13-аас нэгсгаар 12. Y болохоор энэ хоёр хураагдаад хасах 6 янз бүр 2. За ийм координатын цэг тэр 13-ыг гэсэн шилжсэн байх нь шүү дээ. За дараа нь энэ цэгийг ийшээ хургадаг хургалтын матрицыг гэдэг. Тэгэхээр манайх чинь хургалтын матрицаа бүгд ингэ мэдэхгүй байгаа уу? Ингэ. За тэгээ энийг бүгд ингэ чинь 6 янз бүр 2 ба 7 янз бүр 2 гэсэн цэгийг хургаад үр дүнд нь 7 янз бүр 2 хасах 6 янз бүр 2 гарсан юм байна. Бүгдээр нь хургалтын матрицыг болох юм. За тэгэхээр эндээс яах гэж мөн энэгээр хургасан учраас энийг өргөжүүллээ. Тэгэхээр эндээс 6 янз бүр 2a нэмэх нь 7 янз бүр 2b. За дараа нь энэ мөрөө энэ багны элемент рүү тэгэхээр 6 янз бүр 2c нэмэх нь 7 янз бүр 2d гэсэн чинь энэ маань энтэй тэнцүү байна. За нэгэн цэгийг хуурахаар би хургалтын матриц бол яг тийм ч тодорхой гарахгүй л дээ тий. За нэр тэнцүү. Тэгэхээр янз бүр 2 туваачаар 6а дээр 7b-г нэмсэн 7-д тэнцүү юм байна. Янз бүр 2 туваачаар ингээд 7d маань хас 6-д тэнцүү ийм ABC-дэг болгосохгүй. Тэгэхээр энэ ABC-д маань тодорхой тэдэд гэж гарч ирэхгүй. Одоо янз янзын хургалтууд ажиллана шүү дээ. Жишээлбэл зөв жишээ авъя л да. А-гийн оронд 0-ыг авчил. А0 бол B1 гэж болох юм байна. Энэ зүгээр D-гийн оронд 0-ыг тавьчвал C-ийн болохоор хасах 1 юм байна. Тэгэхээр үргэлж A0 B1 C-ийн хасах 1 D0 ийм хургалтын матрицж болно. За эсвэл одоо гэх мэтчлэн энийг хангадаг зөндөө олон хургалтын матрицж болно шүү дээ. За одоо энэ цэгийг нэрлэлчий. Хасах 2 2 янз бүр 2 координатын их маань 0 0. Тэгэхээр энэ O цэгээс A хүрэх зайг болно. За хоёр цэгийн хоорондох зайг болохдоо төгсгөлийн цэгийн x-ээс x-ийн эхний цэгийн x-ийг хасаад 2 янз бүр 2-оос 2 дугаар координат хасаад квадрат зэрэг түшүүлж нэмээд зурах чинь 2-ын квадрат 4 2-ын квадрат 4 янз бүр 2 чинь 2. 8-д 4-ийг нэмэхээр 12 болно. 12 чинь 4-ийг хүчин 3 юм чинь 2 язгуудар 3 байна. За энэ матрицуудын хувьд дараах үйлдэлүүдээс алийг гүйцэтгэж болох вэ гэж. За энэ хоёр матрицыг хооронд нэмж болохгүй, хасаж болохгүй, ижил хэмжээстэй матрицыг нэмж хасна. За тэгэхээр эндээс би үрж хөдөл хийж болох нь харъя. За А матрицыг Б матрицаар үржүүлэе гэвэл А матрицын хэмжээс нь 2 мөр 2 багтай. А Б матрицын хэмжээс чинь 2 мөр 1 багтай. Тэгэхээр мөр нь урдаа бичигдэнд 2 мөр 1 багтай. За эхний матрицын баг нь 2 дахь матрицын мөртэй тэнцүү байд энэ хоёрыг үржүүлж болдог бөгөөд үржил матриц нь 2 мөр 1 багтай матриц гарах юм байна. За Б-г агаар үржүүлэхийн сонирхъя. Б чинь 2 мөр 1 багтай. А маань 2 мөр 2 багтай. Энэ хоёр өөр юм чи энийг үржүүлж болохгүй гэсэн үг. Тэгэхээр А-г Б-гээр үржүүлсэн үйлдэл зөвшөөрөгдөнө гэсэн үг. За 46 энэ функцээс уламжлал аваад 4-ийг орлуулах юм байна. За уламжлал бүгдийг шууд авахар жоохон сонирн байгаа учраас 2-ыг үржих нь язгуудар x чинь 2-ны 1. 1-ийг хуваах нь байгаа учраас 2-ын хас 2-ны 1 байх гэсэн үг. За эндээс уламжлал авахаар 2-ыг үржих нь хас 2-ны 1 уршаа гараад зэрэгээс нийгсэн хас 2-ны 1-ээс нийсгээр хас 2-ны 3. За эндээ бүгдээрээ 4-ийг орлуулах нэ. За энэ нэрийг хураагаад хасах 1-ийг үржих нь x-ийн оронд 4 гарна, хариу нь хас 2-ны 3. За эндээс
хасах 4 бод 2-ын квадрат шүү дээ. Тэгээд зэргийг зэрэгтгэхээр энэ бодлоо хас 2-ыг хүчнээр устгаад хасах 3 болох байна. Тэгэхээр хасагдмттай 2-ын хасах 3 бод 1-ийг ухах нь 2-ын куб буюу 8. Тэгэхээр хариу нь хасах 8-ын 1 байх нэ. За энэ тоонуудаас язгуудар 2-оос бага байх тоглол гэж байна. Язгуудар 2 манай штэ ойролцоогоор 1.4-тэй тоо. Энэс бага тоглол гэж. За 2-ын тоо ч бол 1.4-өөс ихээ. 1.3 ч болохоор энэ хэр биш гэсэн үг. 1.3 бол болно. За 5-ны 7 ч болохоор юу вэ гэсэн чинь 5-ны 7 маань 1/5-2 буюу 1.4. Энэ чинь 141 таймлууд. Тэгэхээр язгуудар 2-оос бага биш байгааз тэгэхээр энийг авахгүй гэсэн үг. За пи чинь болохоор 314. За тэгээ 314 тухаар 157 орчим гэдэг чинь манай язгуудар 2-оос бага тоо биш байна. Тэгэхээр язгуудар 2-оос бага бах тоо маань зөвхөн 1.3 биш. Энэ чинь бага тоо шүү дээ. 141-ээс бага тоо. Тэгэхээр бүгдийн 5-ны 7 аавна гэсэн үг шүү. Тэгэхээр 1.3 ба 5-ны 7 манай хариу байна. За энэ илэрхийлийг хэлбэрчил гэж байна. Тэгэхээр А1-ээс 4 орд юм байна шүү дээ. Тэгэхээр би А-гаас 1-ийн квадратаас язгуурна гэхээр эргэс нэмдэхгүй ч гэсэн модулд байгаа. А-ын илэрхийлэл маань томьёо байгааз А-гаас 4-ийн квадрат. Тэгэхээр энд маань А-гаас 1-ийн модуль нэмэх нь А-гаас 4-ийн квадратаас язгуурхаар А-гаас 4-ийн модуль. За одоо ингэ харсан чинь манай А1-ээс 4 орд. 1-ээс 4-ийн хоорондох тоо гэд чи би эндээс шууд 2-ыг авъя л да. 2-ыг энд тавихаар нэмэх тоо. Өөрөлдвөл энд 1-ээс 4-д тоо учраас 1-ээс их тоог тавьж байгаа энэ бол дандаа нэмэх тоо. А-гаас 4 гэхээр манай энд маань 1-ээс 4-д тоо тавьж байгаа учраас тэндээс 4-ийг хасахаар байн хасах тоо гарна шүү дээ. Тэгэхээр модуль нь нэмэх тооны модуль өөрөө гарна. Хасах тооны модуль учраас энийг эсрэгээрээ задлаа. За тооны модуль гэдэг бол координат ихээс тэр тоо хүртэх зай. За хасгаал задлаа. Тэгээд 3. Зай учраас бүгдийг нь хасах тоо учраас модуль нь зайг нь олгож байгаа учраас энийг хасах нэгээр хурцлж байгаа. За энэ матрицын уруу матрицыг болгоно. З матрицын юм бол m-ийн урууг болохтой бүгд нэгийг бах нь m матрицын тодорхойлогч. За тэгээ нэрийн байрын солино энд 4, энд хасах 4, нөгөө хоёрын болохоор хасах нэгээр үржүүлдэг гэж. За тэгэхээр m матрицын тодорхойлогч бол бүгд хасах 4, хасах 3, 6, 4. Тэгэхээр ингээд үржүүлэхээр энэ маань хасах 16, хасах нь ингээд үржүүлэхээр хасах 10. Тэгэхээр хасахын нэмэх болоод нэмэх нь 18 гэхээр тодорхойлогч маань 2 юм байна. Тэгэхээр нэгийг бах нь 2-ыг үржих нь 4, 3, хасах 6, хасах 4. За одоо тэгээ 2-ны 1-ээр гişмж үржүүл чинь 2, 1.5, хасах 3, хасах 2. За эсвэл техникийн хэлбэрээр тавьсан ч гэж болно. За энэ системтэй бодно гинэ. Тэгэхээр энэ доотлийнхоо эхлээд хийчихье. 4 маань 2-ын квадрат шүү дээ. Тэгээ зэр төшүүлчихье. Тэгэхээр эндээс зэргийг зэр төшүүлсэн байгаа учраас энийг үржүүлнэ. Хоёул ижил суурьтай учраас x-ийн нэмэх нэг маань 2 хэрэг. Эндээс x-ийг олсон чинь 2-ыг эргээс хасах нэг. Энийг энд орлуулчихаар x-ийн оронд 2-ыг эргээс хасах нэг. Тэгээд хасах нэг хэрэг тэнцүү хасах нэг. Тэр нэрийг хасахаар y нэгүүд нуруудаа тэг. Y-ийн тэг юм бол x одоо хэрэг тавахаар 0-оос 1 хасахаар хасах нэг. Гэтэл миний олох гэж байгаа юм чи x хэргийн нийлбэрийг олгож. Тэгэхээр хасах нэг дээр тэг нэмээд хариу хасах нэг гарах нэ.